За өнөөдөр бид нар шинэ хотын даргатай болох гэж байгаа юм байна. Өнгөрсөн 2 сарын хугацаанд юу болоод ч өнгөрчөв. Заримдаа бодохоор гайхах хурлын дарга явууллаа, хотын дарга үдлээ. Тэгээд энэ сонгогдсон иргэдийнхээ өмнөөс болон бас энэ танхим сууж байгаа хэдэн нөхдүүдэд хараад зарим өдрүүд яс хавталцах өдрүүд ч болж өнгөрлөө. Яаж бие биенийхээ царайг харах юм, яаж сонгогчтойгоо уулзах юм гэд. Тэгээд ууланд бид нар ч нэг нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуультай. Нийслэлийн нутгийн өөрөө удирдахсны байгууллагын 45 төлөөлөгч дотроосоо ягаад хурлын дарга засаг дарга сонгож чаддгүй юм. Хэдүүлээ ер нь яах гэж чи ингэж юу хийгээд сонгуул хийгээд өрсөлдөж уралдаад байдгийн. Дээрээсээ засаг дарга ерөнхий сайд нь наман томилдог бол өөрсдөө шууд ирээд эндээсээ нэг сонгуул хийгээд олон хүмүүсийг зовоогоод хэдэн зуун хүмүүс итгэл найдвар тэгээд энэ сонгуульд өрсөлдөж байгаа байхгүй юу. Тэгээ ийм байх юм бол энэ төр ингээд явах шаардлага байсан ч юм уу ч юм уу цаг нарын гарц байсан юм биш үү гэсэн ийм бодол байна. Ер нь нутгийн өөрөө удирдах байгууллага энэ хууль ясаа хэрэгжүүлж чадахгүй бол хурлын байгууллага гэж байх нь өөрөө ч нэг тийм сайхан таатай зүйл биш санагдчих. За нөгөө талаасаа нэг юмдаас нэлээд удаанч бодлоо 7 хоног бодож нэлээд суул энэ одоо өнгөрсөн хугацаанд би нэг юм бодод бүр одоо инээд ч хүрэх шиг санаад зовх шиг. Нөгөө анхдгаар гэдэг өндөр гингийн зан базарыг ээж нь эхийнхээ хэвлээд олохдоо нутаг нугаараад нэг сайхан жил болоод дөрөв удирдал нь сайхан өмтөө өвлзөн болоод ард иргэдийн 100 зүүн зэрэглээн сайжраад нэг 90 шидийг үзүүлчихсэн гин лээ. Өнгөрсөн 7 хоногт Хүрв давг нэр дэвшигчийн улсаараа магтсан нийгмийн сүлжээний юг харсан. Одоо сурчлагаа юм би ингээ хараад нэлээ ингээ бодлоо. Тэгээ одоо бид нар чи ерөн сонгуул хийгээд байхаа оронд иймэрхүү хүмүүсээ гаргаж ирээд дэвшүүлдэ тавьчвал улс орны маань ажил амьдралд үнэхээр хэрэгтэй юм байна да гэж бодсноо би нуух юм. За хот гэдэг айл бол цэцэрлэгийн хүүхдийн тоглодог тоглоом шиг айл бол биш ээ. Газар бол биш ээ. Хот хүнээс биш бүхэл бүтэн системийг шалгадаг газар л да. Тэгээд Хүрв давг нэр дэвшигчийг би улс төрч мэрэгжилтэй хот төлөвлөлтөөр мэрэгсэн хүн гэж сонссон. Доктортой хөгжлөөр би зүгээр хэвлэлээс л авсан энэ хүнийг танихгүй. Тэгээ би нэг 6 асуулт асууя. За та ер нь энэ хотын хамгийн том одоо системийн асуудлыг хөгжлийг гацааж байгаа системийн асуудлыг юу гэж хардаг вэ? Та хэрвээ хотод ямар юм хийх ёстой гэж харвал хамгийн түрүүнд хийх ёстой системийн реформ чинь юу вэ? Хоёрт нь өмнөх удирдлагууд төгжрлийг шийдэх гэж нэлээд олон замыг өргөдөх ажлууд дээр ингэж логик шийдвэр гаргаж явсан. Тэгээд энэ нас тэр болгон бүр амжилттай болоогүй. Тэгэд энийг одоо та жишээлбэл тухайлбал одоо туул хурдны замыг та үргэлжлүүлэх үү? Мөн эсвэл та бодлогын өөрчлөлт хийх үү? Гурав дахь асуулт нь бид нар хотын нийт одоо хамгийн өндөр их зардал гаргаж байгаа зардлын бүтцийг та юу гэж харж байгаа вэ? Юу гэж үзэж байгаа вэ? За дөрөвт нь хотын дэд бүтцийн асуудлыг та улс төрийн нөлөөллөөс ангид мэрэгжлийн одоо төвшөнд ангилж эренбэлж шийдвэр гаргаж чадах уу? За тавт нь та энэ одоо энэ өөрийнхөө ажил албыг ард иргэдтэй ямар үзүүлэлт үнэлгээгээр те ямар юмар хэмжигдэнэ гэж үзэж байгаа. 2 жилийн дараа хотын иргэд сайн хоттой болсон гэдгээ яаж мэдэх вэ? Ямар үзүүлэлтийг та харуулах вэ ард иргэдэд? За 6-т нь ер нь та энэ нийслэлийн шийдвэр гаргалт, энэ хурлын шийдвэр гаргалт, нийслэлийн засаг даргын шийдвэр гаргалт өнгөрсөн хугацаанд нэлээд олон ард иргэдийн эсэргүүцэлтэй ингээд тулгарч ирсэн. Тийм учраас одоо та хотын иргэдийн санал хүсэлд оролцоог нэмэгдүүлэх ямар механизмыг бий болгох вэ? Ер нь манай Улаанбаатар хот чинь улсын баатараа өвдөг шороодуулаад явуулцдаг. Бүр улс төрд нөлөөтэй этгээдээ ч хөөгөөд явуулчихж шít. Тэгээд таныг бол хөөгөөд явуулахад бол эндүү амархан байх шүү. Тийм учраас одоо хамтын ажиллагаа, хамтын шийдвэр гаргалт чадахгүй байгаагийн солиод явах энэ төр бол маш чухал шүү. Заавал чаддаг болтлон солих хэрэгтэй. Айх хэрэг ерөөсөө байхгүй. Би бол ингэж харж байгаа. Тэгээд хариултаа авъя, баярлалаа. За юун түрүүнд одоо реформ гэх юм бол хамгийн түрүүнд хүн дээлтэл хот болгох гэсэн зорилготой байна. Хүн дээлтэл хот болгох. Бүх бодлого төлөвлөлт төсвөө хүртэл яг энэ чиглэлээс нь явуулнаа.
За туулын урдны зам дээр бол бас засгийн газраас гарсан шийдвэр байгаа. Иргэдийн маань гарсан санал шийдвэрүүд ч байгаа. Тэгэхээр энэ дээр бол нэлээд өндөр тооцоо судалгаа хийж бүрэн одоо шийдвэр гаргах юм шаардлагатай. За зардлын бүтц. Зардлын бүтц дээр одоо хэмнэлт хийх зүйлүүд байна. Хамгийн том бүтцүүд бол зардлын бүтцүүд мэдээж одоо урсгал зардал дээр явж байгаа. Мега төслүүд дээр явж байгаа. Гэхдээ үүний гол одоо их усрууд нь дандаа гадаадын хөрөнгө оруулалт бондууд байгаа шүү дээ. За ямар үзүүлэлт үнэлгээгээр намайг хэмжих вэ гэж байна. За энэ дээр бол нэгдүгээрт хэр хүнд ээлттэй хот болсон юм бэ гэж. Ер нь бол миний барьж байгаа зарчим бол дарга төвтэй биш, иргэн төвтэй, цемент биш, ногоон байгамдламжийг сайжруулах, автомашинд биш, хүн рүү чиглэсэн бодлого явуулъя л гэж бодож байгаа. Энэ болгоныг хийхин тулд засаг даргын хувьд ил тод нээлттэй, шудраг, хариуцлагатай, хурдтай ажиллая л гэж ингэж бодож байна. Үнэлгээг бол иргэд өгнө. Таны хэлж байгаагаар үнэлэлтэй олон хүмүүс ер нь бол энэ ажил тийм амар ажил биш. Юун дээр нэр дэвшээд ирж байгаа гэдгээ маш сайн мэдж байгаа. Үнэхээр одоо буцалж байгаа тостой тохорууд өсрээд орж байгаа шүү дээ. Гэтэ залуу хүний өмнө хувьд бол айгаад ах зүйл алга. Одоо 36 настай хүн чинь ажиллахгүйгээд яах юм бэ? Юунд зориулж өөрийнхөө биеийг нөөх юм бэ? Над одоо өдөр шөнөгөө ажиллах, амралтын өдргөө ажиллах бүрэн боломж олцоо байгаа. Сэтгэл зүгөө ч ингэж бэлдэж байгаа. Тийм учраас одоо ийм сайхан баг хамт олон байгаа тохиолдолд одоо урагшаа хараад зүтгээд орно л гэж ингэж бодож байна. Нутгийн удирдах ёсны зарчим бол хэрэгжиж байгаа. Энэ дээр яг л одоо засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн дагуу явж байгаа юм л процесс. Таны хэлж байгаа үнэн том улс төрчдийг бол энэ суудал дээрээс маш амархан явуулж ирсэн. Тэгээ миний хувьд бол ямар амархан юм бэ гэдэг шиг явуулах байх. Гэхдээ ажлын үр дүнгээр тэр нөхцөл байдлуудыг иргэд маань илүү ойлгох болов. Миний хувьд, хотын унгаа иргэний хувьд, залуу хүний хувьд Улаанбаатар хотоо чин сэтгэлээсээ хөгжүүлчих гэсэн эрмэлзэл бол байна. Хоёрдугаарт надад ямар нэгэн хувийн ашиг сонирхол байхгүй. Миний хувийн ашиг сонирхол бол энэ Улаанбаатар хотын иргэдийн тулгымдсан асуудлыг шийдэх. Өөрийнхөө амьдарч байгаа хотыг сайн сайхан болгох. Саад бэрхшээлсээ илүү бас залуу хүнд олж байгаа боломж болов гэж бодож байна. Хар багаасаа Улаанбаатарт амьдарсан учраас энэ хотыг нэг ийм болгочих юмсан, тийм болгочих юмсан гэдэг хүсэл мөрөөдөл байсан юм. Тэгэхээр ийм том багаар орж байгаа учраас бодит төр дүнгууд гарна гэдэгт бол огтхон ч хэрэгэлцэхгүй байна. За баярлалаа. За нэг 3 тодорхой санал хэлэх гэсэн шинэ хотын дарга одоо сонгогдох байх. Бид нар хот өмнөх удирдлагууд мөн л ялгаа авахгүй 14 мега төсөл 24 мега төсөл энэ төр гэдээ явж явах үед хит их том мөрөөдлөөр тухайн төслүүдийг дизайн хийсэн байсан. Тэгэд энэ нь өөрөө ингээд нэлээд тийм том асуудлуудыг дагуулж ирж байсан. Тэгэхээр бидэд хамгийн тодорхой нэг ажлыг эхэлж хийх хэрэгтэй. Жишээ нь одоо манай мега төслийн нэг хэсэгт Хүннүү хот явж байгаа. Хүннүү хотыг 2022-оос 2040 оны хугацаанд 100 мянган хүнтэй хот болгоно гэж төлөвлөд өнгөрсөн хугацаанд 350 тэрбум төгрөг бид нар аваачаад хийсэн байгаа. За газар чөлөөлт энэ төр өнөхөл дүнгүүл би мэдэхгүй байна. Гэтэл одоо энэ 2000 Хүннүү хотыг хизээ одоо ингээд бий болоо 100 мянган хүнтэй болохын энэ төргээд харахаар бол их хол харагдчихлээ. Тэр талаар нэлээд олон мэдээллүүдийг юу олж утсан. Гэтэл энэ захын 3 дүүрэг чинь өөрөө блэхэн дэд бүтцтэй, хүн амттай, засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжтэй өчнөн зардал чирэгэл гаргаж байна. Бүр хотод 5 төлөөлөгчтэй их хурлын гишүүд тойрогоос нь гардаг ийм газар байгаа. Тэгэхээр би таныг энэ захын 3 дүүрэг дээр Хүннүү хотоор хэрэгжүүлэх байгаа ажлыг эренбэлж гаад хамгийн түрүүнд хэдүүлээ нэг ийм шинжилэл хийе гэж уриалмаар байна. Хэдүүлээ 100 мянган хүн багтаах боломжтой 3 дүүрэг, бүр 150 орчим мянгагч багтаах боломжтой. Баг хангаа 30 мянга, Багнуур нэг 100 мянга орчим, Налаах нэг 70-80 мянга орчим ингээд хүн багтаач боломжтой. Тэг ингээд татвар төлөгчтэй мөнгө үргүү зарахаас илүүтэй энэ Багнуур, Баг хангаа, Налаах 3 дүүрэгт та
Хүннүү хот төр төлөвлөж байгаа төлөвлөлтийг хийгээд өгөөрэй. Мөн манай Бахангаа дүүрэгт 12,000 иргэн газар эзэмшчихсэн байгаа. Манай Батбол даргын үед хийсэн ажил. Тэгэд 12,000 иргэний газар дээр дэд бүтцийг бид нар зөөлөн дэд бүтц аль бүгдийг хийгээд өгчих юм бол маш олон асуудлыг шийдэж чадхаар байгаа. Тэгээд 4,500 хүн ам нэг зөвхөн нутаг дэвсгэр засаг захиргааны нэгжийн хүрээнд л ажилладаг томоохон захч үйлчилгээч байхгүй ер нь нэлээд ингээд хаягдсан гэтэл нэг төлөөлөлтэй байгаа. Энэ дээр нэг таныг надтай хамтарч ажиллана гэж би итгэж байна. Түрүү таны хэлсэн үгнүүдэнд ч гэсэн бас гарч илээ. Хүний өөрийн гэхгүй, танаа манаа гэхгүй гэх. Гэхдээ бид нар айгүй олоолаа ажил хэрэгч. Нэлээд сайхан ажлуудыг хиймээр байна. Нэлээд бодиттой төлөвлөж, ярилцаж, хэлэлцэж, шийдвэр гаргаад энэнийхээ араас явдаг хүний өөрийн төлөөлөгч гэхгүй. Энэ 45 төлөөлөгч хөөрхий амтанд очиж гал баахан юм амлаж гал сонгогдоо гараад ирсэн шүү. Тэгэхээр энэ болгоных нь юуг нь бодиттой хэрэгжих боломжтой хэсгүүдийг нь аваад ингээд төлөвлөөд яваад өгөөрэй гэдэг. За хоёрдугаарт бидэд замын төгжрлийг шийдэхэд би өмнө дандаа хэлдэг энийг. Хотын төгжрлийн асуудал яагаад төвийн 6 дөрөвтэй үүсдэг гэхээр ерөөсөө боловсролын чанарын асуудал. Та түрүү нэлээд боловсрол юутай холбоотой хүний хүн төвтэй хот байна энэ төр гэд нэлээд юмнууд ярьж байгаа шүү. Монгол улсын доктортой алсын хараа 2050 дээр 1 номерт хүний хөгжлийн асуудал эрмэлэгдсэн байдаг л да. Гэвч бид нар үндэсний боловсролын систем маань өөрөө ингээд захын дүүргүүд болон энэ яагаад энэ хот руу шилжих хөдөлгөөн энэ замын төгжрлийн хөдөлгөөнүүд ийм өндөр дүнтэй байгаад байна гэвэл ерөөсөө боловсролын чанарын асуудал. Эцэг эхчүүд чадлаараа л нэг хүүхдүүдэд аваач сайн сургууль сурах гээд байгаа байхгүй юу? Тэгэд энийг бид нар нэг үндэснийхээ боловсролын системийг сэфил босгох явцдаа боловсролын яамтай та нэг хамтарч агаад энэ багш нарын чадварчлах асуудлыг энэ олон мега төслүүдийнхээ аль нэгийг нь хамгийн сүүлд аваач тавьж 20 30 оноос нь хэрэгжихэд болно. Авчирч тавьж гаад зардал гаргаж гаад ингээд шийдвэрлээд нэг нэлээд олон хүүхдүүдийн ирээдүйнхээ залуучуудын энэ олон сайн сайхан байх тэр боломжийг хангах чадна. За түрүү бас хос хоёр төлөөлөгч би уулын тухайн үед санаачилж ирсэн хүүхд хамгаалал хөгжлийн хөтлөөр лобби бүлэг байгуулад энийг хос хоёр төлөөлөгч маш сайн аваад явсан юм а. Тэгэд энэ нэлээд ийм сайн хөтөлбөр болох шинжтэй бид заримдаа шүүмжилж дургууг нь хүргэнэ. Гэхдээ бид нар энийг илүү дэлгэрэнгүй боловсронгуй болгож явж яваад бүх дүүргүүдэд ижил дэвшэнд хэмжээнд хүргэх юм бол энэ хүүхдийн хөгжил хамгааллын асуудал нэлээд сайн төвшөнд гарах шүү гэдгийг энэ дээр та анхаараарай. За гурав дахь нь миний одоо хамгийн сүүлд харж байгаа бид нар жижиг дунд үйлдвэрлэлийн дэмжих төв гээд нэг төвтэй. Тэгээ сүүлийн 3 жил бол энэ төв бол 9 дүүрэгт бол ямар нэг байдлаар жижиг дунд үйлдвэрлэлийн дэмжих сангаас зээлмэл энэ төр төв осоо олгаагүй юм байлээ. Тэгэхээр энэ бидэд чинь энэ одоо олон улсын хүрээний юмнуудыг та ярьж байна. Энэ Казахстан, Кыргызстан энэ төр гэдэг энэ ерөнхийлөгч сая очиод ирсэн. Тэгээ эдний нэг зах зээлийн судлаад үзчихсэн чи урд тарианаас нэг тосны үйлдвэрлэл рүү явуулаад дэлхийд эхний 8-т юугаа аваад ирсэн байхгүй экспортын тосны үйлдвэрлэл аваад ирсэн. Тэгээ бид нар яагаад ийм юмыг хийж чадахгүй байгаа юм бэ? Манай захын 3 дүүргийг хөгжүүлээд тэгдүүлээ шинэ эдийн засгийн салбар үүсгэл та жижиг дунд үйлдвэрлэлийн төвийг түшгэлж гаад тэгээ төр хувийн хвшлийн түншлэл академик байгууллагуудын энэ юунуудыг уялдаа холбоог нэгтгэж гаад тэгээ дахиад жижиг дунд үйлдвэрлэлийн төвтэйгээ ингээ хамтарч гаад одоо манай захын 3 дүүрэг дээр бол юу хийж болж байна хэдүүлээ. Эмшин эмийн ургамлын шинэ салбар үүсгэж болж байна. Энийг хийх боломжтой. Дахиад маш олон ажлууд байна. Олныг хэлмээр байна. Цаг маань хүрэхгүй байна. Тийм учраас тантай дахиад нэг удаа сууж хотын хөгжлийн талаар дахиад таны барих бодлоготой уялдууч хийх ажлуудаа нэг дахиж нэг ярилцах боломж олдно гэж бодож байна. Та энийг дэмжиж өгөөрэй. За баярлалаа. Амжилт хүсье.